Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр Монгол хэлний 2 дугаар ангийн хичээлээ үздэцгээе. Энэ хичээлээрээ бүгдээрээ хатуу зөөлний тэмдгийг хэрхэн хэрэглэх тухай үзнэ. Цагаан тулгын үсэг нь 35 үсэгтэй байдгийг бид нэр өмнөх ангиасаа мэдсэн. 35 үсэг нь авиа тэмдэглэдэг, авиа тэмдэглэдэггүй гэж хоёр хуваагддаг. Үүний 35 үсгийн маань 33 нь авиа тэмдэглэдэг, 2 нь авиа тэмдэглэдэггүй байх нь. Авиа тэмдэглэдэг үсэг нь эгшиг үсэг, гүйвлэгч хэсэг гэж хуваагдана. Эгшиг үсэг маань 13 байдаг, гүйвлэгч үсэг 20 байдаг. Авиа тэмдэглэдэггүй хоёр үсэг маань хатуу зөөлний тэмдэг гэдгийг бид нэр өмнөх 1-р ангидаа үзсэн. Эгшиг үсэг. Эгшиг үсгийг дотор нь үндсэн эгшиг, туслах эгшиг гэж хоёр хуваагддаг. Үндсэн эгшиг нь бол А, Э, И, О, У, Ö, Ө. Туслах эгшиг Я, Е, Ё, Ю, И, хагас И. Гүйвлэгч үсэг. Гүйвлэгч үсгийг дотор нь 3 ангилдаг. Эгшигт гүйвлэгч, заримдаг гүйвлэгч, онцгой гүйвлэгч. Эгшигт гүйвлэгч үсэг маань Монгол баавар гэхэд ордог 7 гүйвлэгч үсэг байдаг. Заримдаг гүйвлэгч нь 9 байдаг. Бид нэр цоожоо засаад тушаачих гэсэн үгийг хичээжилж орж ирснийг санаж байгаа. Онцгой гүйвлэгч маань 4 байна. За, эгшиг үсгийг Э гэж тулгуур дохио ашиглая. Гүйвлэгч үсгээ Г гэж тулгуур дохио ашиглая. Харин зөөлрсөн гүйвлэгч үсгийг Г зөөлний тэмдэг гэж сүмөөрөө тулгуур дохио ашиглан хичээлдээ цоё. Дараах үсгийг бүдүүвчээр тэмдэглэе. Шин гэсэн үгийг авъя. Иш. Гүйвлэгч И. Эгшиг Н. Гүйвлэгч Э. Эгшиг. Дараагийн үг ааруул эгшиг, урт эгшиг байна. Эр гүйвлэгч, У урт эгшиг, Ил гүйвлэгч. Шувуу иш гүйвлэгч, У эгшиг, В гүйвлэгч, У урт эгшиг. Тань Т гүйвлэгч, А эгшиг, Н зөөлрсөн гүйвлэгч учраас тулгуур дохио Г зөөлний тэмдгээс анхаараарай хүүхдүүдээ. Үгсийг хамтдаа уншъя. Хар, барь, суу, бод, санагд, үзэгд, харь, хий, тоглол, тар, инээ, уралд, сорь, барилт, мөрөөд, урал, тарь, нөхрөл, суралц, унш, сорь. Эдгээр үгсээ эгшгээр төгссөн үг, гүйвлэгчээр төгссөн үг, зөөлрсөн гүйвлэгчээр төгссөн үг гэж ангилцгаая. Эгшгээр төгссөн үг нь суу, хий, тоглол, инээ, нөхрөл. Гүйвлэгчээр төгссөн үг нь хар, бод, санагд, үзэгд, тар, уралд, барилд, мөрөөд, суралц, унш. Зөөлрсөн гүйвлэгчээр төгссөн үг барь, харь, сорь, соль. Эдгээр үгэнд бүгдээрээ Я, Е, Ёг зөв залгаж бичих дасгал ажилдаа орцгоё. Эгшгээр төгссөн үг. Эгшгээр төгссөн үгэнд суу, хий, тоглол, инээ, нөхрөл. Суу гэсэн үг нь эр үг. Эгшгээр төгссөн байна. Эр үг учраас яаг залгаад сууй гэсэн үг бүтлээ. Хий гэсэн үг нь эм үг. Эгшгээр туссан учраас Ег залгана. Хий гэсэн үг болно. Тоглол гэсэн үг нь 2 үедээ үг байна. Эр үг эгшгээр төгссөн байна. Эр үг учраас Ёг залгана. Тоглоё. Инээ гэсэн үг нь
хоёр үетэй үг. Им үг ихшгээр төгссөн учраас Е-г залгана. Ихшгээр төгссөн учраас шууд залгаж бичээд инээ гэсэн үг бүтнэ. Нөхрөл гэсэн үг нь 3 үетэй им үг байна. Им үг учраас Е-г залгана. Ингээд нөхөрлөе гэсэн үг бүтлээ. Ихшгээр төгссөн үгэнд я, е, ёг залган бичихтэй ихшиг зохицох ёсоо баримтлан эр үгэнд нь я, ёг, им үгэнд ег шууд залган бичнэ. Энэ үгний тулгуур дохио нь ихшгээр төгссөн үгэнд я, е, ёг шууд залгана. Гэвлэгчээр төгссөн үг. Мөрөөд хоёр үетэй им үг байна. Им үг учраас Е-г залгана. Үгийнхаа төгсгөлийг харахад гэвлэгчээр төгссөн учраас зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Мөрөөдий. Үз гэсэн үг нь им үг. Гэвлэгчээр төгссөн үг байна. Тэгэхээр Е-г залгаад зөөлний тэмдгээр тусгаарлана. Үзье гэсэн үг боллоо. Нэмэгд гэдэг үг нь хоёр үетэй им үг. Гэвлэгчээр төгссөн учраас Е-г залгана. Зөөлний тэмдгээр тусгаарлаж бичсэн байна. Чим гэсэн үг нь им үг. Гэвлэгчээр төгссөн байна. Тэгэхээр им үг учраас Е-г залгана. Гэвлэгчээр төгссөн учраас зөөлний тэмдгээр тусгаарлаж бичлээ. Хар гэдэг үг нь эр үг. Үгийн төгсгөлөө хараарай. Эр үг учраас яг залгалаа. Гэвлэгчээр төгссөн учраас хадуугийн тэмдгээр тусгаарлаад харъя гэсэн үг болно. Батал гэсэн үг нь эр үг. Яг залгана. Гэвлэгчээр төгссөн учраас хадуугийн тэмдгээр тусгаарлаад батлыг гэсэн үг бүтлээ. Суралц гэсэн үг нь эр үг. Яг залгана. Гэвлэгчээр төгссөн учраас хадуугийн тэмдгээр тусгаарлаж бичлээ. Тоол гэсэн үг нь гэвлэгчээр төгссөн байна. Эр үг. Тийм учраас хадуугийн тэмдгээр тусгаарлаад ёг залгаад тоолыг гэсэн үг болно. Энэ дүрмээс анзаарахад гэвлэгчээр төгссөн им үгэнд Е-г залган бичихтэй зөөлний тэмдгээр тусгаарлана. Гэвлэгчээр төгссөн эр үгэнд я, ёг залгахдаа хадуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Тулгуур дохиогоо сайн анзаарч хийжилж байгаа хүүхдүүдээ гэвлэгчээр төгссөн үгэнд е, я, ёг залгахдаа хадуу зөөлний тэмдгээр тусгаарлана. Зөөлрсөн гэвлэгчээр төгссөн үг. Ах эр үг байна. Эр үг учраас яг залгалаа. Зөөлрсөн гэвлэгчээр төгссөн үгэнд яг залгахдаа шууд залган бичнэ. Ахи. Тарь гэсэн үг нь зөөлрсөн гэвлэгчээр төгссөн эр үг байгаа учраас яг залгалаа. Зөөлрсөн гэвлэгчээр төгссөн үг нь шууд залгаад тари гэсэн үг болно. Соль гэсэн үгийг анзааръя. Эр үг байна. Эр үг учраас ёг залгана. Зөөлрсөн гэвлэгчээр төгссөн үгэнд я, ёг залгахдаа шууд залган бичнэ. Тань гэсэн үгийг уншия. Эр үг байна. Учраас яг залгалаа. Таны гэсэн үг бүтлээ. Сорь гэсэн үг нь эр үг. Зөөлрсөн гэвлэгчээр төгсөж байна. Ёг залгая. Зөөлрсөн гэвлэгчээр төгссөн учраас шууд залган бичнэ. Барь гэсэн үг нь эр үг учраас барь яг залгана. Зөөлрсөн гэвлэгчээр төгссөн учраас яг шууд залган бичсэн байна. Барь. Зөөлрсөн гэвлэгчээр төгссөн үгэнд я, е, ёг залган бичихтэй эр үгэнд нь я, ёг, им үгэнд нь ег шууд залган бичнэ. Тулгуур дохиогоо сайн жижлээрээ хүүхдүүдээ зөөлрсөн гэвлэгчээр төгссөн үгэнд я, ёг, ег залгахдаа шууд бичдэг байх нэ. За мэдлэгээ баттдах дасгалд орцгоё. Эдгээр үгсүүдийг багштайгаа хамт уншаарай. Барь, тарь, харь, урь дандаа эр үгнүүд байна. Эр үгэнд я, ёг залгадаг.
За тэгэхээр бүгдээрээ яг залгаад уншъя. Бари, тари, хари, ури. Дараагийн үгийг хараарай. Бар, тар, хар, ур. Эдгээр нь бас эр үгнүүд харин гэвлэгчээр төгссөн байна. Гэвлэгчээр төгссөн эр үгэнд яа ёг залгадаг. Залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарладаг. Бари, тари, хари, ури. Дараагийн дасгалд орцгоё. Эд, бич, үзэгд, мэд гэсэн үгнүүдийг уншицгаая. Эдгээр нь бүгдээрээ им үг. Төгсгөлийн ажиглаараа бүгдээрээ гэвлэгчээр төгссөн байна. Ийм учраас яг залгана. Яг залган бичгтээ зөөлний тэмдгээр тусгаарлана. Эди, бичи, үзэгди, мэди. Дараагийн үгсийг уншаарай. Бүтээ, үлээ. Энэ хоёр үг нь им үг байна. Төгсгөлийн ажиглахад эгшгээр төгссөн байна. Тэгвэл им үг учраас яг залгана. Эгшгээр төгссөн учраас шууд залгаж бичнэ. Бүтээ, үлээ, мэд. Гэрээм даалгаварт. Доорх үгсэнд я, е, ё гийн аль тохирохыг залган бичээрэй хүүхдүүдээ. Үгсүүд нь хадгал, сур, хий, зогс, ур, уралд, бос, суу, бүтээ, хэрэгэл, хар, дуул, бүжгэл, тогтоо гэсэн үгнүүдийг ажиглахдаа өнөөдрийн хичээлээрээ үзсэн я, е, ёг тохирохыг залгаж дүрмээ бодож ажиллаарай хүүхдүүдээ. Баярлалаа.